За тэгээ миний ходоод ерөнхийдөө бол маш их асуудалтай. Ходоодонд хоёр төрлийн онж гаргасан. Нэг нь болохоор хеликобактериа эмчлэх хэрэгтэй. Хеликобактерийн дараа ходоодон дотор нэг юм ургацэг шиг, хавдар бол биш, ургацэг шиг тийм юм байна. Тэгээ тэрийг ингээ авах хагалгаа хийх хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээ эхний тэр хагалгааны дараа өмнө нь тэр хеликобактерийг заавал эмчилж дараагийн шат руу орно гэдэг аахгүй юу? За хеликобактерийн шинж тэмдэг нь болохоор дотор мохоо оргин, бөөлжин, байнга бөөлжин, өдөр 4-5 удаа бөөлжин, хоол ерөөсөө бараг идэж чадахгүй, хоол идэ бөөлжин. Ам маш их цангана. Тэгээд дээрэс нь яг тэгэхээр нөгөө бөөлжж байгаа учраас нөгөө шингэн маш их дутагддаг гинэ бөөлжхөр. Тэгээ шингэн алдаад байгаа учраас ам цангаад байгаа. Тэгээ шингэн юм сайн уна. За тэгээд хорих хоол нь болохоор халуун ногоотой хоол идэж болохгүй. Хит кофе ууж болохгүй. Чихэрлэг ер нь чихэрлэг төрлийн юм юу ч идэж болохгүй. Тэгээ дээрэс нь нөгөө ходоодны хүчлэн айгүй их өндөр байгаа учраас тэрийг ингэж бууруулах юм өгөө. Тэрийг бууруулж антибиотик нь үйлчилт юм байна л да. Тэрийг нь бууруулахаас юм өгж байгаа. Ходоодны хүчил ихтсэн. Тиймэрхүү онштай. Тэгээд хоол идэл бөөлжин. Ер нь бол тэгээ бөөлжилт нь хеликобактерийн эмээ одоо энэ 4 төрлийн антибиотик 6 цагийн зайтай тасрахгүй эмээ ерөөсөө алхахгүй байгаа. Тэгэхээр бөөлжил дотор мохоо оргилт нь ерөөхдөө гайгүй болно гэж үзэж байгаа эмчнэр. Маш их яг жирэмсэн хүн шиг л дотор байнгын мохоо оргол байнгын бөөлжин ерөөсөө. Тэгээ би тэр ходоодонд ургацснаас болоод гэсэн чинь тэр бол ерөөсөө ямар ч тийм юм нөлөө байхгүй гинэ. Хеликобактерийг болохоор аюултай эмчилгээ хийхгүй болохоор яг тэр хеликобактерийг эмчлэхгүй болохоор нөгөө хавдар үүсч эхэлнэ. Хавдрын хамгийн үүсгдэг бактери нь хеликобактер гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр хавдрыг үүсгэхгүй тулд хеликобактерийг маш хурдан, маш хүчтэй антибиотикаар дарах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд би маш их баяртай, хавдар бол биш гэдгийг сонсоод үнэхээр баярлсан. Гэтэ хеликобактер аль болох хурдан эмчлэгдэн байх гэж найдаж байна. Тэгээ Монголд үнэхээр энэ оншоор онцлогдоод бүрэн идэж чадахгүй байгаа бол эмний дарааллаар нь эмчийнхээ өгсөн заавраар нь эмний уух дараалал чинь маш чухал гинэ. Хэрвээ нэг өдөр алгасаал ингээл эмэндээ хайн гандах юм бол тэр нөгөө үйлчлэхгүй эмэн хүчин сулраа тэгээ ходоодыг чинь сайн эмчилж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд тийм болохоор ходоодондоо сайн анхаарч илүү дутуу янз бүрийн хоол идэхгүй эрүүл мэндэд сайн анхаараарай гэж хэлмээр байна. Баярлалаа.